За бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээр ахин уулзж байгаадаа баяртай байна. 2025 оны 12 дугаар сараас хойш хэдүүлээ ингэж одоо нүүрээ долон уулзаагүй бүтэн 1 сар болсон байна. Тэгээд өнгөрсөн 1-р сард та хэдийн мэдж байгаачлан би яг Японы одоо гоо сайхны тухай зарим дэмний гоё концепц ойлголтуудыг та хэдтэй одоо подкаст маягаар хүргэж дуусгасан. Тэгээд 1-р сард уг нь 4 дугаар хийх бодолтой байсан боловч бас ахиад манай хүүхдүүд ханаад хүрээд тэгээ дээрэс нь би нөгөө жолооны шалгалтынхаа ажлыг жоохон урагшлуулж бүртгэл хийлгээ нэг юм жолооны хичээл энтер аваад тэгээ ерөнхийдөө жоохон завгүй боломжгүй байсан учраас ингээ 2 дугаар сар гараад ирсэн. За тэгээ 2 дугаар сард одоо бүгдээрээ буцаад хэвийн бичлэгүүдээр уулзъя гэж тохирсон байсан учраас ингээд энэ удаагийнхаа дугаарыг хийх гэж сууж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараа л та хэдийн харсанчлан яг одоо болж байгаа тэгээ Италид болж байгаа өвлийн олимпиад манай Монгол одоо орны тамирчдын өмсөж оролцсон хувцас ямар одоо шууган тариад байгаа тухай байгаа. Гэхдээ мэдээж одоо англи хэл дээрх их сурвалжууд ч юм уу те англи болон бусад улс орны хүмүүс хэрхэн ярьж байгаа талаар та хэд ализэна харсан эсвэл тухайн улсад сууж байгаа влогерууд ч юм уу энэ талаар ярьсан болоо гэж бодож байна. Тийм учраас би одоо зөвхөн Японы те Япон хүмүүс ер нь Японы мэдэн дээр манай Монгол улсын одоо энэ юниформыг те юу гэж ярьж байна гэдэг талаар ярихаар бэлдээд байгаа юм. Тэгээд яагаад энэ талаар ярих гэж ядсан бэ гэхээр өмнө нь physical Asia гарч байхад хүмүүс энэ physical Asia-гийн талаар монголчууд биш японочууд ер нь юу гэж ярьж байгаа талаар яривал ямар вэ? Хүмүүс ер нь юу гэж хүчиж байна? Сэтгэл ямар байна гэд тэгсэн байсан. Тэгээд тэр талаар үнэхээр яригээд ч юм байхгүйсэн бохгүй юу? Энд тэнд ингээ хүмүүс ийм байна, тийм байна гэдэг нэг ганц нэг ядаж комент моментын тэнд ингээ бичсэн байвал гэдэг юм гот. Тийм юм ерөөсөй байхгүй. Харин энэ удаагийн одоо энэ олимпийн нээлтэн дээр өмсөж байгаа манай хувцсны талаар бол яалтчгүй ганц нэг юмнууд харагдаад байсан учраас тэрийг нь багцалж аваад та хэдтэй. Ерөнхийдөө нэг юм хандлагатай юм байна гэдэг талаар ярих гэж бодоод бэлдэж байгаа юм аа. Тэгэхээр та хэд ер нь одоо энэ өвлийн олимпийн талаар хэрэг мэдээлэлтэй байгаа. Энэ талаар би ингээ маш тавчхан мэдээлэл өгье гэж бодож байна. Одоо 25 дахь наадам 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд Италийн Милан болон Кортинад болж байгаа. Монгол улсыг төлөөлөөд 3 тамирчин оролцож байгаа. Гүйлтийн цанын тамирчин Ачбадрах Ариун Тунгалаг, уулын цанын тамирчин Ариун Батнар өрсөлдөнө. За тэгээ Ариун Тунгалагийн хувьд анх удаага олимпиад гүйлтийн цанын төрлөөр оролцож байгаа гэж байгаа юм. За тэгээ манайхны гарах цаг нь болохоор 2 сарын 10-наас 16-ны хооронд байх юм шиг байлээ. Хэрвээ энэ талаар мэдээллийг мэдж байгаа юм байх юм бол комент биччихүүлээрэй гэж хүсэх байна. За тэгээ манай Монголын одоо энэ хувцас маань хэрхэн одоо олонний анхааралд өртсөн бэ гэх юм бол Милан хот Милан бол угаасаа одоо загварын тайз гэдгээр алдартай байдаг шүү дээ. Тийм учраас олимпийн наадмын нээлтийн өмнө урьдчилсан сонгон шалгаруулалт явуулаад тэрэнд 17 багийн одоо тамирчдын хувцсыг шалгаруулсан байгаа байхгүй юу? Энэ дунд нь Монгол улс байсан. Тэгээд энэ бол анх удаага болж байгаа үйл явдал юм байлээ. Загварын хот учраас маш олон том хүмүүс очсон байгаа. Олон том сэтгүүлүүд, хэвлэлүүд бас очсон байгаа. Манай Монголын баг тамирчдын хувцсны талаар Vogue, The Wall Street Journal, Reuters, Harper's Bazaar зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ингээд гарсан гэдэг жаа юм л та. Тэгээ миний хамгийн анх харсан нь бол мэдээж нөгөө The Wall Street Journal-ийн нэг залуу за Монголын баг тамирчдын хувцас бол үнэхээр одоо кул байсан. Монгол бол түүхэндээ өвлийн олимпиас нэгч медальгүй мөртлөө за яг энэ хувцсаар бол хожичод байна гэдэг утгатай тийм рил маягийн мэдсэн байсан. Тэр нь бол ингээд дэлхийд даяар нэлээд эрчийг авсан. За энэний дараагаар бол байж болох одоо бүхэл энэ сошиаллуудаар манай хувцсны талаар ингээ гарч эхэлсэн байгаа. За ингээ Японд бол 2 дугаар сарын 5-ны өдөр хамгийн анх Yahoo News дээр гарч ирсэн байгаа байхгүй юу. За энэ мэдэн дээр 2 сарын 6-наас 22-ны хооронд Италид болох Милан Кортина 2026 оны өвлийн олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн дөрөв хувцсыг зарласан. Үүний дараагаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр Монголын баг тамирчдын энэ хувцсыг маш загварлаг байна, сайхан байна, одоо үзэсгэлэнтэй гоё байна гэдэг тийм мэдээллүүд яригдж эхэллээ гэж бичсэн байна. За тэгээд энэхүү дөрөв хувцсыг 13-аас 15 дугаар зууны үеийн уламжлалт хувцснаас санаа авч орчин үеийн загвартай одоо хослуулсан бөгөөд ийм функционал загвартай банзал гэх нь хаашийн энэ урт хормой Монгол ноолуураар хийсэн оролт уулын цанын цамц зэрэг багтсан байна. Энэ сэдэнд нь тэгээ Монголын шигшээ багийн дөрөв хувцсыг 2024 оны Парисын олимпийн наадамд мөн маш загварлаг гэж ярьж байсан.
Парисын Олимпийн наадамд ч мөн загварлаг гэж яригдчихсэн ийм хувцас байна гэж энэхүү мэдээн дээр бичсэн байна. За энэний доор ингээд бас комментууд байгаа юм л доо. Yahoo News бол басчгүй чинь нэлээд том мэдээлэл иргэсэн шүү дээ. За тэгээд энэ доор нэг хүн ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Манайх одоо жишээ нь ASIC-тэй одоо ингээд хамтарч байгаа. Тэгээд ASICS бол мэдээж маш гоё брэнд ээ, гайхалтай брэнд ээ. Бүтээгдэхүүнүүд нь ч гэсэндээ маш гоё. Тэгэхдээ хэрвээ бид нар одоо энэ Yohji Yamamoto эсвэл Issey Miyake гэд ийм дизайнеруудтай хамтраад Олимпийн дүрм товцыг хэрвээ хийсэн байсан бол илүү загварлаг тийм болох байсан гэж бичсэн байна. За дараагийн нь болохоор манай Японы дүрм товцос одоо энэ шиг иймэрхүү маш загварлаг байсан болоосой гэж одоо хүсэж байна. Тэгээд одоо манай энэ дүрм товцыг хийхэд нэлээд тийм ашиг сонирхол, хүмүүсийн ашиг сонирхол, янз янзын нөлөө бүхий хүмүүсийн үзэл бодол гээд янз янзын юм ингээ оролцдог учраас Токиогийн Олимп үеэр манай хувцас бол сайн дурынхны өмсдөг тэр дүрм товцтой баг адилхан тийм хачин юм харагдчихсан гэж бичсэн байна. За тэгээд манай Японы дүрм товцос болохоор Токиогийн Олимпиадтай бараг адилхан харагдаж байна. Гэхдээ Монголын албан ёсны дүрм товцос нь үнэхээр супер тэгээд гой загварлаг кул харагдаж байна. Энэ хамгийн одоо бест байна гэсэн байна. За тэгээ нэг иймэрхүү юмнууд байна. Тэгээд одоо Японы үндэсний тэр хувцсыг нь яагаад ингэ шинээр баяжуулж загварлаг болгож гоё болгож болдоггүй юм бэ гэх мэт иймэрхүү комментууд энд харагдаж байна. За Yahoo News дээр 2 сарын 7-нд 2 сарын 5-нд ийм мэдээлэл гарсан байгаа юм. Энэний дараа 2 сарын 7-нд дахиад нэг мэдээлэл гарсан байгаа юм. Энэ нь болохоор одоо нээлт болсны дараах мэдээ байна л да. За энэ мэдээн дээр болохоор тэд одоо цэнхэр өнгийн уламжлалт Монгол хувцастай гарч ирлээ. Ноолуураар хийсэн энэхүү одоо дүрм хувцсыг манга зураач Мари Ямазаки NHK телевизийн нэвтрүүлгийн зочноор оролцож байх үедээ Монголоос намайг үргэлж гайхшруулдаг. Тэгээд ер нь одоо юмнууд нь маш сэтгэл хөдлөмөр тийм байдгаа. Үнэхээр үзэсгэлэнтэй байдгаа гэж хэлжсэн тухай энэ мэдэн дээр дурдсан байна. Тэгээд цуглуулгыг бүтээсэн Улаанбаатар хотод одоо байрлалтай дизайны компани болох Гоёл Кашмир Instagram хуудсанда одоо зорилгоо ингэж тайлбарласан байна гэж бичсэн байна. Энэ дээр энэ цуглуулгаараа зөвхөн уламжлалт хувцсыг орчин үеийн дизайнтай хослуулсан бол биш. За энэ нь бидний агуу түүх соёлын үеийн салшгүй хэсэг болох эртний Монгол хувцсны соёлыг орчин үеийн ертөнцид дахин нэвтрүүлж дэлхийн тавцанд түгээхийг зорьсон зорилгоос үүдэлтэй гэж бичсэн байна гэж энэхүү мэдэн дээр мөн дурдсан байна. Тэгээд энэхүү дүрм хувцснууд Олимпийн наадмын өмнө ч гэсэндээ маш алдартай байсан талаар одоо NBC телевиз ингэж мэдээлсэн гэж юм л да. Тэр нь Монгол ахаад үүнийг хийж чадлаа. Монголын Олимпийн дүрм хувцснууд шууган тарлаа гэсэн гарчигтай нийтлэл хүртэл гаргасан байсан. Өмнө нь Парисын Олимпиад ч гэсэндээ Монголын одоо багийн хувцлалт маш их гайхалтай байсан бөгөөд энэ удаа ч гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр магтаалаар дүүрэн байна. За тэд үнэхээр монголчуу гоё харагдаж байна. Монгол хувцснууд маш хөөрхөн юм аа. Монгол малгай ч гэсэндээ үнэхээр хөөрхөн юм аа. Ноолуураар хийгдсэн гэж байна. Үнэхээр гайхалтай гэх мэт сэтгэлдлүүд бичжээ. Милан Кортиногийн өвлийн Олимпийн нээлтийн ёслол 6-нд болсон бөгөөд тамирчдын нээлтийн үеэрх одоо Монгол багийн дүрм хувцас дахин нэг удаа анхаарал татж чадлаа гэж одоо энэ мэдэн дээр ингэж бичсэн байгаа юм л да. За тэгээд энэ мэдэн дээр гарч байгаа нэг юм биш монголчууд дахин үнийг хийж чадлаа гэд NBC телевизийн мэдээг би бас олсон байхгүй. Энэ л болохоор NBC Philadelphia гэж байгаа шүү дээ. Тэрний мэдээ байгаа юм л да. Энэ дээр they did it again гэж байгаа байхгүй. Oops, I did it again гэд нөгөө Бритнигийн дуу байдаг шүү дээ. Тэгээд энэ мэдэн дээр болохоор за мөн яг саяныхтай одоо байсан адилхан мэдээлэл явж байгаа юм л да. Гоёл Кашмир тий Улаанбаатарт байрлалтай. Тэгээд 13-аас 15 дугаар зууны үеийн Монгол Empire-аас тий санаа авч хийсэн ийм хувцас. За тэгээд ер нь энэ мэдээлэл нь бол миний саяын ер нь уншсан 2 мэдээтэй адилхан. Ингээд энэ мэдээнүүд бол хоорондоо давхцсан. Яагаад гэвэл шинэ мэдээлэл ерөнхийдөө байхгүй байгаа байхгүй. Одоо энэ нь учиртай, тэр нь тийм учиртай гэсэн тийм шинэ юм байхгүй. Тэгэл нэг хідэн олж авсан мэдээллүүдээ ингээл тавтаал явдаг угаасаа хэвлэлийнхний журам байгаа тэрүүгээрээ л ингээд явцсан тийм мэдээлэл байгаамаа. За ингээд Yahoo News дээр иймэрхүү мэдээллүүд гарцсан байсан. Эннээс гадна Threads дээр бас нэлээд хөөрхөн хүмүүс хоорондоо ярилцсан байсан. Жишээлх юм бол энэ дээр
Япон улс ASICS-ийн хамгийн сүүлийн одоо тэ функцийг нэн тэргүүнд тавьдаг гэдгийг би мэднэ ойлгож байгаа. Гэхдээ зүгээр л одоо энэ нь тийм тэ сэтгэл хөдлөмөр тийм зүйл ер нь байдаггүй. Тэгээд одоо хин нэг нь энэ хим AI ашиглаад бидэнд одоо тэ Японы үндэсний соёлыг үзүүлсэн уламжлалт Япон дүрм товцсыг хийж үзүүлж чадах гэж энийг хүн бичсэн байгаа байхгүй. За тэгээд энэ хүний бичсэн комментийн доор бол хүмүүс маш их хоорондоо тийм ярилцсан байсан. Үнэхээр гоё хувцас байсан гэдэг тухай. Тэгээд Японы үндэсний тэр нэг хэв маяг байгаа шээ. Тэрийг нь ашиглаад хэрхэн орчин үеийнх тохиолуулаад шин загвар гаргаж болох талаар хүмүүс доор нь хэд хэдэн хувилбаруудыг AI ашиглаад гаргаж ирсэн байсан. За энэ пост бол одоо 3.6K 3600 хүн энэ пост таалагдсан. Үнэтэй санал нийлж байна гэж хэлж байгаа юм. Тэгсэн чи энэ доор нэг энэ Yoshida 4724 өгсөн нэг хүн гэж байгаа байхгүй. Монгол тэгээд одоо медаль авсан юм уу гэдэг жаан. Тэгээд энэ доор нөгөө хүн нь болохоор маш гоёор хариулсан байсан. Энэ хариултан дээр юу гэж хэлсэн гэхлээр Олимпийн наадамд одоо оролцохын тулд те харамсах зүйлгүйгээр оролцохын тулд төсөөлшгүй те маш их хүчин чармайлт гаргасан бусад орны бүх тамирчдад амжилт хүсье гэж ингэж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээ ерөнхийдөө бол ингээд Threads дээр бол маш их манай Монголын дүрм төвцсийг магтсан хүмүүс маш их байсан. Мөн ингэж хэлсэн байна. Нэг хүн Монголын Олимпийн хувцас маш их олон анхаарлыг татж байгаа учраас Японд одоо манай Японы шгшээ багийн хувцсны талаар маш их одоо хилцүүлэг өрнөж байгааг харсан. Тиймээс би хиймэл аюу хааныг ашиглаад ийм концепттэй дүр төрхийг бий болгож байна гэд нэг хүн ийм дүр төрхийг бий болгосон байна. Энэ дээр ингэсэн байна. Монголын хол үнэхээр гоё биш вэ гэж юу? Японых болохоор хитрхи олон одоо тамирчин байдагаас үүдээд бажтан тий одоо санхүүгийн хувьд нэлээд юм бага байдаг. Тэ нэг одоо хүнд зарцуулагдах хувцсны мөнгө нь одоо нэлээд бага байдгаа гэж бичсэн байна. Энэ бас сони тий. Үцгэши гэсэн байна. Тэ модельүүд нь ч гэсэндээ үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. За бас нэг хүн хэрвээ Япон кимононоос одоо санаа авсан те кимоно суурьтай юниформ хийх юм бол хүмүүс энэ талаар яаж шуугаж одоо шүүмжлэх нь надад төсөөлөгдөж байна гэж нэг хүн бас бичсэн байна. Тэгсэн чинь нэг хүн бүгдээрээ Японыхаа хувцсыг ч гэсэндээ өмсцгөөе. Энэ бол одоо маш кул байх болно. Хаори, хакама, кимоно энтрийг өмсвөл бид нар бас кул харагдана гэдгийгсэн байна. Үнэн штэ. Монголын Олимпийн дүрм товцыг хараад би одоо ингээд орилмоор ингээд санагцсан. Энийг ингээд өмсөж байгаа байдал нь тэгээд хүмүүсийн биеийн хэлбэр нүүрний хувирлан ч гэсэндээ маш гайхалтай харагдаж байна. Одоо энэ би экспо дээр ч гэсэндээ Монголын павильоноор зочилж исэн. Тэр Монголын павильон ч гэсэндээ маш их гайхалтай сайхан дурсамжтай байсныг иргэн сэргээж бодож байна гэд нэг хүн бас бичсэн байна. За нэг иймэрхүү байна да. Ер нь өөрсдийгөө магтах юм бол те. Ингээд нэг хаяа өөрөө өөрсдийгөө жоохон магтаад дөөрөө ингээд амжилт гаргацсан юм шигээр жоохон тэ бодож энэ эгоогоо тижээдэг тиймэрхүү юм хаяа бас хэрэгтэй байд юм шиг надад санагдтыг. Тэгээд сая энэ Олимпийн хувцсыг харж нэг жоохон тэрийгээр өөрийнхөө дутуу байсан эгоогоо сэргээж авлаа. Тэгээ өргөжлөлөө би та эцтэй харин Японы тэгвэл өвлийн Олимпиад оролцохдоо өмсөж байгаа хувцас ямар юм бэ? Юугаар онцлогтой юм бэ гэдгийг нь та эцэд сонирхолтой гэж бодож байна. Японых тэгвэл ямар олчоод те энэ Монголын хувцсыг гоё гэд хүмүүс шуугаад байгаа юм бэ? Гэх юм бол мэдээж Япон учраас одоо технологиг маш их өндөрт тавьж байгаа. За энэ дээр болохоор хувцсныхаа материалд хамгийн орчин үеийн технологиг шингээсэн. За энэ дээр бол тогтвортой, нөхцөлтэй, байгаль дээлтэй гэсэн 3 юмыг онцолж байгаа. За тогтвортой гэдэг нь болохоор яаж ч халж яаж ч хөрж байсан гэсэн биеинд мэдрэгдэх тэр одоо температур нь ерөнхийдөө юм тогтвортой байна гэсэн. Одоо жишээлх юм бол хитрхи их халуун байх үед ингээд тэг гүүж мүгээд ч юм уу те тэгсэн байх үедээ доторх халуун температур нь одоо гадагшаага агаарыг сайн ингээд нэвтрүүлээд ерөнхийдөө тэр дотортлыг хэвийн байлгана гэсэн. Гадаа хитрхи одоо хүйтэн байлаа гэж бодох юм бол доторх тэр агаар тэгээ дулаан байгаа агаарыг гадагшаага гадагшлуулахгүйгээр ингээд барьдаг гэх юм уу да тийм технологиг агуулсан. Энэ нь болохоор тогтвортой гэж байгаа юм. За нөхцөлтэй гэдэг юм л да. Энийг нь би орчуулж чадахгүй.
Энэ л гараа тухайн нөхцөлд энэ хувцас өөрөө дасан зохицох чадвартай гэж байгаа байхгүй. Дотор болон гадна орчны хоорондох эрс тис тэр орчны ялгаанд хариу үйлдэл үзүүлдэг. За энэ дээгүүрхийн нэг улаан өнгөтэй хүрэн байгаа. Энэ нь ус нэвтэрдэггүй амьсгалдаг материалаар хийгдсэн бөгөөд ус нэвтэрдэггүй тэрийг одоо технологийн сайжруулахын тулд оёдлынхын дотор талд нь тууз ашигласан. За дотор хэсэгт нь ASICS спортын шинжилгээ ухааны хүрээлэнгийн ASICS биеийн дулааны зураглалт үндэслээд тийм шаардлагатай газруудад нь дулаан хадгалах материалыг байрлуулж хаалттай бүтцийг бас энд оруулж өгснөөрөө онцлогтой гэдгийгсэн байна. За байгаль орчинд ээлтэй гэдэг нэг юм гаргаж ирж байна. Байгаль орчинд ээлтэй гэдэг нь одоо эднийх чинь ASICS-ээр хувцас хэлэгдсэн байгаа штэ. Энэ нь болохоор байгаль орчинд үзүүлэх одоо сөрөг нөлөөллийг бууруулах зорилготойгоор хийгдсэн. Ашигласан материалууд нь GRS буюу дэлхийн дахин боловсруулалтын стандарт. Тэгээ энийг гэрчлэгээтэйгээр дахин боловсруулагдсан PFAS буюу одоо фторжуулсан органик нэгдлүүд тийм агуулаагүй, ус нэвтэрдэггүй. Тэгээд тэр цахилгаан болон татах эд ангиудыг мөн дахин боловсруулсан материалаар хийсэн. Үүнээс гадна энэхүү одоо юниформыг үйлдвэрлэхтэй энэхүү юниформын одоо дөрөв хувцасных нь материалуудыг наашаа цаашаа зөөх тэр логистик ч юм уу тэднүүсийг бүгднийг хийх явцад аль болох хүлэмжийн хийг баг гаргах тал дээр маш их ажиллаж хийсэн гэдгээрээ онцлогтой гэж байна. За иймэрхүү одоо янз янзын технологиудыг өөрсдийнхөө одоо материалтай ашигласан байна гэж байна. За тэгээд дизайныхын хувьд болохоор reuse буюу тамирчдын дотоод хүчийг дүрсэлсэн тасралтгүй урсаж байгаа усыг дүрсэлсэн одоо графиктэй зурагтай гэх юм уу да тий. За тэгээ энэ хийг гаргахтаа нэг хийг олон удаа ингээ хуваацсан. Тэнгуудаа буцаага тэднүүсийг ингээд өөр талаас нь нийлүүлээд ингээ гаргаж ирсэн байна л да. Энүүгээр болохоор олон тамирчдын нэгдлийг ингэж харуулж байгаа. Олон тамирчдын өөр тамирчид ч гэсэндээ нэгдэхтэй нэг юм үзэсгэлэнтэй харагдаж байж болдог гэдэг одоо нэг тийм концепц байгаа гэж хэлж болно. Гутлын хувьд болохоор ASICS-ийн нэг юм одоо Mirai-гээ загвар байгаа. Энэхүү загварыг одоо энгийн иргэд ч гэсэндээ худалдаж аваад хэрэгэлдэг гүйлтийн пүүз нь байлаа гэж бодоход хэрвээ энэ гүйлтийн пүүзийг нь удаан хэрэглээд за одоо би шинийг худалдаж аваад энийг хаяна гэж байгаа үедээ ASICS тэрвээ буцаагаад өгөх юм бол 2000 йеныг буцаан авах боломжтой байдаг. Ингэснээрээ тэр пүүзийг нь дахин боловсруулаад дахин шинэ пүүз болгодог гэдэг байгаа байхгүй. Зарим мэдэнгүүдийг нь мэдээж хайжилт хараа л да. Иймэрхүү одоо японочдын анхаардаг юм гэх юм бол яг нэг иймэрхүү гэх юм уу да маш их тийм баг хүн анзаарах юм уу гэмээр тиймэрхүү жижиг деталууд дээр маш их анхаардаг гэдгээрээ онцлогтой. Тэгээд амар инээдтэй энэ мэдээллүүдийг би уншиж явж байгаад нэг комент хараад тэгээд тэр нь бас надад нэрээ тийм ч юм уу гэж ингээд санагцаахгүй. Тэр нь л болохоор японочд энэ хувцаа бараг 10 жил өмсөж байгаа юм шиг надад санагдаж байна. 10 удаа ч юм уу те. Нэр ингээл нэг Японы хувцас гээл тэнгуут тэгээ загварын хувьд те нэрэл дандаа л нэг хувцас өмсөдөж байгаа юм шиг. Тиймэрхүү санагддаг шүү дээ. Тэгэхээр эднэрийн хувьд бол юм загвар магвар дээр нэг их одоо анхаардаггүй. Яг материал те тэр технологи тэгээ тэр хөдөлгөөнд яаж саад учруулахгүй байх вэ гэдэг тэр бүр ингээд хүний нүдэнд харагдахгүй тэр нарийн юмнууд дээр ингээ анхаардараа бол энэ Японы энэ тамирчдын хувцас нь онцлогтой байд юм байна. За нэг иймэрхүү байна да. Тэгээд бусад улс оронд сууж байгаа та хэд мэнаас танаа наагур чинь манай Монголын хувцсыг ер нь яаж магтаж ярьж гин тэгээ тэр магтаж ярьж байгаа ямиг нь хуваалцаж бидний одоо өөрөөсөө гаргаагүй ч гэсэндээ бусдын гаргасан амжилтаар өөрсдийн эгог одоо тижээдэг тэр сэтгэлийг мань бас усалж өгөөрэй. Тэгээд ингээд хэдүүл энэ удаагийнхаа дугаарыг энэ түрээд өндөрлөө. Эх 7 өнөөгийнхаа дугаараар хэдүүл яригын уулзцаая. Түр баяртай.